Арчилсан намын бүлэг өнөөдөр ээлжид бус хурлаа хийлээ. Ээлжид бус хурлаараа засгийн газрын санал болгож байгаа 6 гишүүнийг томилох асуудлыг дахин ярилцлаа. Өчигдөр Арчилсан намын бүлэг хуралдаж 6 сайдыг бол дэмжих боломжгүй юм байна. Үндслэл бол тэргүүн шадар сайдын оронтоо бол одоо шаардлагагүй. Тэргүүн шадар сайд бол хамтарсан засгийн газрын гэрээгээр бий болсон ийм оронтоо байдаг. Энэ оронтоог бол одоо алга болгоё гэдэг ийм саналыг нэгдүгээрт гаргаж байгаа юм. За хоёрдугаарт эрүүл мэндийн сайдад нэр дэвшиж байгаа Бүрлбаатар, за байгаль орчин аял жуулчлалын сайдад нэр дэвшиж байгаа Цогтбаатар нар нь нэг нь бол яг өнөөдөр хүртэл эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын албыг хасж байгаа. За нөгөөх нь бол дөнгөж саяхны хүртэл гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн даргын албыг хассан. Тэгэхээр энэ удаа хоёр төрийн нарийн бичгийн даргаыг засгийн газрын гишүүнээр санал болгож оруулж ирж байгаа нь Монгол төрийн алба улс төр болоод намаас бол ангид байна гэсэн энэ сүүлийн хэдэн жил баримталж ирсэн зарчмуудыг эвдсэн алхам болж байна. Ийм учраас бол энийг хүлээн зөвшөөрөхгүй гэж бүлгийн олон гишүүд санал гаргасан учраас за тэр хоёр сайд дээр бол эсрэг саналтай гэдгээ илэрхийлсэн. За 3 дугаарт бол улсын хурал дахь ардын намын бүлгээс нэр дэвшээд байгаа 3 гишүүн байгаа. За энэ 3 гишүүний хувьд бол Монгол улсын ерөнхийлөгч зөвшөлдсөх саналыг ардын намын дарга Монгол улсын ерөнхий сайдад санал болгосон боловч огт зөвшөлдсөхгүйгээр хариу ирвэлсэн гэдэг үндслээр их хурлд одоо өргөн барьсан байна. Тэгэхээр Арчилсан намын бүлэг бол энэ 3 сайд дээр ерөнхийлөгчтэй нэгэн адил бодолтой байгаа гэдгээ дахин илэрхийлж байна. Бид ардын нам болоод Арчилсан намаас маш олон гишүүд гарын үсэг зураад үндсэн хуулинд өөрчлөлт оруулах асуудлыг тавьсан байгаа. Ерөнхийдөө үндсэн шийдэлтэй бол хүрсэн гэж бид харж байгаа. Засгийн газрын нийт гишүүдийн 3/1-ээс доошгүй нь одоо 3/1-ээс дээшх нь их хурлын гишүүн биш байна гэсэн ийм зарчим бол өнөөдөр их хурлын түвшинд бол тодорхой шийдэлд хүрсэн байна. Харамсалтай нь хууль батлагдаагүй байгаа гэдэг үндслээр одоо заавал их хурлын гишүүдийг нэр дэвшүүлж байгааг бол Монгол улсын ерөнхийлөгч эсэргүүцсэн. За энэ саналтай бол бид адилхан саналтай байгаамаа. За ингээд 6 сайдыг эсэргүүцсэн санал гаргаад их хурлын хуралдаануудад оролцоо явж исэн. Гэтэл одоо Монгол ардын намын бүлгийн дарга инх төвшин өчигдөр хэвлэлийн хурал хийхдээ Монгол улсын ерөнхийлөгч Монгол улсын засгийн газар болоод улсын хуралтай харилцах харилцаагаа битгий ил байлгаач гэдэг ийм асуудлыг тавьсан. Бидний ойлгож байгаагаар бол өнөөдрийн засгийн газарт Монгол ардын намын бүлгийн зүгээс засгийн газар Монгол улсын ерөнхийлөгчтэй ил тодор нээлттэй уулзалт хийж харилцан санал солилцохыг бол хориглосон гэсэн ийм мэдээлэлтэй байна. Энэ бол Монгол төрийн одоо их хурал засгийн газар ерөнхийлөгчийн засаглал гэсэн энэ 3 институтын харилцаанд сэв суулгасан. Энэ харилцааг бүдүүлгээр гажуудуулсан ийм алхам боллоо. Дөнгөж хэдхэн хоногийн өмнө батлагдсан ашиг сонирхлын зөрчлийн хуулиар Монгол төрийн тэргүүн төрийн өндөр албан тушаалтангуудтай уулзалт хийхдээ ил тод нээлттэй байна гэсэн ийм хууль хүртэл баталсан байна. Цаашдаа Монгол улсын ерөнхий шүүгч, ерөнхий прокурор гэсэн энэ хүмүүс төрийн өндөр албан тушаалтангуудтай уулзалт хийхдээ нээлттэй байдаг, ил тод байдаг ийм зарчмыг хадгалнаа.
нууцаар уулзахгүй, хүнд хэлэхгүйгээр ярилцахгүй гэдэг ийм зарчим, шин зарчим Монгол төрөө аваад хуулиа батлаад мэдээж 7 сарын 15-наас үлээ дээ. Энэ хууль үйлчлэх учиртай. Ингээ явж байхад яг эсрэг санал гаргаж ийм бүдүүлэг алхам хийсэнтэй холбогдуулаад өнөөдрийн бүлгийн хурлыг бол дахин хуралдуулъя. Бид байр сууриа иргэн нэгтлэе гэдэг ийм байдлаар өнөөдөр хуралдлаа. Тэгээ өнөөдрийн хурлаар их хурлын бүлгийн гишүүдийн олонхын саналаар засгийн газар болвол засгийн газрын тухай хуулиараа 10 гишүүнтэй болж иж одоо засгийн газрын хуралдана гэдэг ийм одоо хуультай. Тэгэхээр бид бол засгийн газрыг хуралдуулах, засгийн газрыг чадамжтай болгохын тулд эрүүл мэндийн сайдад нэр дэвшиж байгаа нэр дэвшигч болон байгаль орчны сайдад нэр дэвшигч байгаа нэр дэвшигчийн асуудлыг их хурл хэлэлцэж шийдвэрээ гаргая. Энэ хоёр хүнийг одоо Монгол Ардын намын бүлэг их хурлын олонх гишүүд сайд болгоно гэд явах юм бол энэ шийдвэр гараг. Ардчилсан намын бүлэг бол мэдээж эсрэг саналтаа оролцсон. Сайд болохгүйгээр энэ улсууд унлаа гэхэд дараагийн хүмүүссэн хурдан одоо нэр дэвшиж асуудал шийдэгдэгэ гэдэг ийм зарчмаар засгийн газрын хуралдааныг тасралтгүй яв гэдэг ийм байр суурин дээрээс энэ хоёр одоо нэр дэвшигчийн хувьд бол хэлэлцүүлгийг үргэлжлүүлье. За тэргүүн шадар сайдын хувьд бол энэ оронтоог одоо алга болгох хуулийг улсын хурлд оруулж ирэхийг Монгол улсын ерөнхий сайд болоод засгийн газарт одоо санал хүргүүлж байна. За энэ хоёр сайдын түрүүний миний хэлсэн хоёр сайдын томилгооны асуудлыг их хурлын байгууллагуудаар хэлэлцүүлэх, нэгдсэн чуулганд оруулахыг дөнгөж сая их хурлын дэд дарга Батхүү болон байнгын орооны эдийн засгийн байнгын орооны дарга Зоригт нарт одоо их хурлын даргад очиж бүлгийн шийдвэрийг уламжилж өнөөдрийн хуралдаануудыг үргэлжлүүлэхийг чиглэл болгоод явууллаа. Тэгэхээр бол байгаль орчны байнгын хороо өнөөдөр хуралдаж сайдынхаа асуудлыг шийдэх байх. Нийгмийн хамгааллын байнгын ороо Хүрлбаатрын асуудлыг бол санал хураагаар шийдсэн байгаа. Тэгэхээр энэ хоёр хүнийхээ асуудлыг өнөөдөр чуулганы хуралдаанаар хэлцгээе. За тэргүүн шадар сайдын хувьд хэлсэн бид завсарлага авах болно. Энэ оромтоог бол байхгүй болгоно. За нөгөө уран сайдын хувьд бол их хурал дээр бий болоод байгаа энэ зөвшөлтсөл гэдэг нь бол ер нь засгийн газар бол олонх нь гаднаас байгийг их хурлын гишүүн засгийн газрын гишүүнийг давхар хашснаар үнэхээр асуудал бол шийдэгдэхгүй байна гэдэг энэ өнөөдөр бий болчиход байгаа энэ зарчим дээрээ тулгуурлаж асуудлыг эргэж хараач гэдэг саналыг Монгол Улсын ерөнхий сайдад хүргүүлээд ингээд энэ гурван сайдын томилгооны асуудал дээр бол ардчилсан намын бүлэг завсарлага авнаа гэсэн ийм шийдвэрүүдийг бүлгийн хуралдаанаар гаргалаа. Тэгэхээр мэдээж Монгол Ардын намын өчигдрийн одоо хэвлэл мэдээлэлээр гаргаж байгаа бол өнөөдөр бий болчиход байгаа энэ үнийн өсөлтийг ардчилсан намтай холбохыг оролдож байгаа юм байна. Тийм оролдлого байхгүй шүү. Засгийн газар өнөөдөр энэ үнийн өсөлтийн эсрэг ажиллаа хий. Ямар ажил хийж байгаагаа ил тодор хэлээ. Ажлын хэсэг байгуулсныгаа ажил хийж яах гэж ярьдгаа болио гэж ингэж хэлмээр байна. Нөгөө талдаа халамжийн хуулиудыг бүгдийг ардчилсан нам бойкотлж гин гэдэг ийм мэдээллийг Монгол Ардын намын бүлгийн дарга хийсэн байна лээ. Өнөөдөр Эрдэнэ гишүүн хэвлэлийн хурал хийсэн байх гэж бодож байна. Тэгж ойлгож байгаа. Тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн төслийг бол ардчилсан намын бүлгийн хэсэг гишүүд өргөн барьсан. Энэ хуулийг бол Ардын намаас ч хэдэн гишүүн өргөн барьсан байна. Энэ хуулийг бол баталнаа. Суур тэтгэврийн тогтолцооны асуудлыг бол их хурл шийднэ. Энэ чуулганаараа шийдвэр гаргах ёстой. Гэхдээ бидний барьж байгаа зарчим бол амсуулах биш. Шийдвэл шийдсэн шиг шийдье гэдэг ийм л зарчмыг бид хэлж байгаа. Энэ зарчмаараа асуудал шийдэгдэнэ. За эхчүүдэд мөнгө олох асуудал яриад байгаа. Эхчүүдэд мөнгө олох асуудлыг хүүхдийн мөнгийг
олгоно гэдэг ийм хуулийн төслийг манай бүлгийн гишүүд өргөн барьсан. Энэ эхчүүдэд олгох мөнгө, хүүхдийн мөнгө хоёрыг зэрэг яваад ойлголцод хүрээд батална гэсэн ийм л ойлголттой. Тэгмээс бид бол халамжийг хойшин татаал эсвэл бол ядуурлыг хөөрүүлээд ингэж байгаа юм бол байхгүй гэдгийг бас энэ сэтгүүлчдэд хэвлэлийнхэнд хэлээч гэж манай бүлгийн гишүүд хэлсэн байгаа. За иймэрхүү мэдээллийг та бүхэнд хүргэе.